За сайн байцгаана уу? Номтнорын сургуулийн Монгол хэлний агш сүрэн байна. За ахлахангийн сурагчдад зориулаад эргэцүүлс эссений онцлогийг тайлбарлах сэдвтэй хичээлээ төлөвлүүлье. Хичээлийн зорилго маань эргэцүүлс эссений онцлогийг танд задлан шинжлэх зорилготой. За эсээг уншиж ойлгох, эсээг задлан шинжлэх, эргэцүүлс эссений онцлогийг таних зорилтуудтай. За эргэцүүлсэн эсээг уншаад даалгаврыг гүйцэтгэе. За Д. Батбаярын хайр сэтгэл гэсэн эсээг байна. Орчлонгийн төг түмэн юмс тунд цэцэг гэж нэг эрхэм сайхан зүйл байдаг. Цэцэг ургадаггүй, орон газар арал хойг ертөнцөд үгүй. Цастуулын цармигч өсөн туйлын хормойг цэцгэлж хэмж байдаг. Орой намрын чихүүн салхитун өвлийн хөр цасч цэцэг ургахыг хорж чаддаггүй. Цэцгийг ургамлын аймагт багтаадагч цэцгийг ургамал гэж хэлэх нь ухаан санаанд багтамаг санагддаг. Цэцэг бол ургамлаас амьтдаас ч огт өөр. ертөнцийн амьтан ургамалд байдаггүй ямар нэгэн тэнгэрлэг гэгэн зүйл цэцгэнд оршдог. Үнэртсэн амьтны амьсгаанд гэртэж хэлбсэн хурууны өндгөнд гэмтдэг юм цэцэгнээс өөр байхгүй. Цэцэг шиг инхрий ялдам, эмзэг турхам юм орчлонд хайр сэтгэлэл байдаг. Цэцэг бол хайрлаж яваа хүмүүст зориулсан бурхны хишиг. Өөр юунд ч зориулагдаагүй. Тийм учраас хайр сэтгэлийн өнгийг дагаж цагаан, ягаан, улаан, цэнхэр өнгөөр алаглан найгаж байдаг. Тал нутагт нь байдаггүй болоод ч түрүү орчлонд хар өнгийн цэцэг байдаггүй байх гэж би боддог. Хайр сэтгэлд хар өнгө байдаггүй юм чинь хар цэцэг гэж яаж байх билээ хэмээн бодогддог. Цэцгийн дэлбээ нээгдэх цаг гэж ертөнцид нэгэн гайхамшигт эгшин бий. Тэр эгшин бол ертөнцийн хүмүүний аз жаргалын эгшин юм. Алтан нарны гэрэлт ч юм уу, мөнгөн сарны мэлмрэнд ч юм уу, нэгэн анир амгалан өчөд цэцэг цамралгоо дэлгэн орчин тойрныгоо өгүүлшгүй тансаг гэрэл гэгээр гийгүүлдэг. Цэцгийн энэ өгүүлшгүй тансаг гэрэл гэгэнд хүн хайртаа олж хараад бие билсийг анир чимээг өвшөртдөг. Дурлалыг хүний хэлээр илэрхийлж болдоггүй. Хайр сэтгэлийг төгс илэрхийлэх үг аль ч хэлэнд байдаггүй. Хайр сэтгэлийг зөвхөн цэцэгсэн хэлээр л төгс илэрхийлж болдог. Хайр дурлаж үзээгүй хүн тэр хэлийгээс мэднэ. Хайрлаж дурлаж үзээгүй хүн тэр хэлийгээс мэднэ. Цэцгийн энэ нууц хэлийг мартахаараа хүн хайрлаж дурлаж чадхаа болдог. Цэцгэнд хандаж буугаар энэ бүхэн илэрнэ. Зарим хүн цэцэг гიშгчихвээ хэмээн цэрвэж явдаг байхад зарим нь сайхан цэцэг хармагц дуу алдан ухас гэж тастан авч ингэртэй хатгахыг боддог. Тэрч бүх ил ертөнцийн дээр цэцэг гэж эрхэмсэг нэгэн зүйл байдгийг огт мэддэггүй хүмүүс ч бас байдаг. Цэцэг анзаардаггүй юм уу? Анзаарлаач юунд ч зориулагдаж ургаж байдгийг нь мэдхийг хүсдэггүй. Хүнийг алийг тэргэх вэ? Орчлонгийн амьтас янз бүр хойно тийм байхаас ч биш яах вэ? Цэцэг шин хайр хоёр шиг эмзэг юм ховор. Хэдий ч нэ их дурлан, төдий ч нэ эмзэг хайр сэтгэлтэй учрна. Энэ л учраас цэцгийг үнсэж, өнгөж, элбэж таалж болдоггүй. Цэцгийг тарих болсоор хүмүүн төрлөختөн олон зууныг хилээжээ. Тийм цэцгийг тармил буюу хүлэмжийн цэцэг гэдэг. Тэр бол харин гоёл чимэглэл зориулсан ургамал. Түүнд бусдын нүд булаах өнгө бич хийрийн онгон цэцгээс өөр. Тэр бол бурхны хишиг биш, бусдын хишиг. Хайр сэтгэл түүнтэй төсгүй. Жинхэнэ хайр сэтгэл бол хатар онгон хийрийн цэцэг шиг байдаг. Түүнийг гэрийн тижимэл амтан шиг гаршуулж, өөрийн хэрэгт тутгуулж болдоггүй. Алив юм төрсөн үүссэн их язгууртай байдаг ёс. Хайр сэтгэлд мөн ялгаагүй. Ялгаагүй л цэцэгнээс төрсөн байж таарна. Хайр сэтгэл цэцэг хоёроос орчлонгийн сайн сайхан ундарч, амьдралын хатуу хөтөг зөөлөж өгдөг биз. ертөнцийг цэцэггүйгээр амьдралыг хайр сэтгэлгүйгээр төсөөлөх аргагүй учир үүнд оршино. Үдгсэлэн төгөлтөр цэцэг өөртөө гуниг хадгалж байдаг бөгөөд гундаж чадахын цагтаа өнөөх гунигтай хучигдсан мөгтөг. Яруу найраг бол цэцгийн гуниг. Цэцгийн тухай бичээгүй яруу найрагч байдаггүй учир үүнд бий. Хэдийгээр орчлонгийн жам хэсэг даган цэцэг ургаж унаж байдагч цэцгийн язгуур мөгтөггүй. Цэцэгнээс цэцэг ургана хайрч мөн ялгаагүй хайрыг л төрүүлнэ. Түмэн оны тоос шороо намайг балчиг үгүй болоочдын үнс чанаруун дундаас өчүүхэн төдий хэрэг
Наалтуулгүй ургаж инхри алтам дэлбээ юугаа нээдэг нь зөвхөн цэцэг, зөвхөн хайр сэтгэл. Орчлонд энэ хоёроос ондоо гэгээн арин эрхэм тансаг нь үгүй. За 8 цогцлбороос бүтсэн энэ хүүсэг. Энэ хүүсэнд эхлээд агуулгын зэтэл хийя. За тэгэхээр зохиолчвол хайр сэтгэлийг цэцэг хайр сэтгэл хоёрыг бол одоо ингэж адилтгаж авч утсан байгаа. Тэгэхээр инхри алтам эмзэг төрхөн цэцэг бол тэ хайр сэтгэл бол гэгээн арин эрхэм тансаг гэж одоо ингэж авч утсан байна. За тэгээд цэцэг маань байгалийн хиймэл гэсэн юм хоёр янз байдаг гэж авч утсан байна. За байгалийн цэцэг бол бурхны хишиг юм аа. Хиймэл цэцэг бол бусдын хишиг юм аа гэж ингэж утсан байна. За тэгвэл хэсэнд харьцуулыг хэрхэн гаргасан байгаа гэж хэлээ. За онгон тагшин цэцгийг хайр сэтгэлтэй адилтгасан байна. За бид нь хиймэл ба хиймэл бус цэцэгсийг харьцуулан ялгааг тодруулж байна. Бид нь хүний хил цэцэгсийг одоо хүний хил цэцэгсэн хилийг хооронд нь харьцуулсан байна. За гээд нь цэцгийг хайрладаг, цэцгийг хайрладаггүй, цэцэгсийг огт мэддэггүй хүмүүсийг бас мөн хооронд нь харьцуулсан байна. За эсэнд одоо уран төрслөл ямар зорилгоор ашигласан бодлоо ямар уран төрслөл байгааг харъя. Цэцэг ургахыг хорж чаддаггүй гэдэг маань бол адилтгал байна. Цэцгийг ургамал гэж хэлэх нь ухаан санаанд багтамгүй. За энэ бол их хэсгэл байна. Тэнгэрлэг гэж байна те. Энэ бол их хэсгсэн адилтгал. За цэцэг шиг инхри алтам эмзэг төрхөн юм. Одоо хайр сэтгэл юм аа гэдэг бол энэ бас мөн одоо адилтгал байна. За алтан нар мөнгөн сар гэхээр адилтгал. Алтан нар мөнгөн сарны мэлмэрэх үед гэхээр одоо тойрвол байна. Цэцгийн нууц гэл гэж байгаа нь бол адилтгал. Хайр сэтгэл цэцгнээс төрсөн гэж байгаа нь хүншүүлэл байна. Яруу найраг бол цэцгийн гуниг гэж байгаа нь бол хүншүүлсэн адилтгал байна. За эрх зүйн эсэний онцлогийг дүгнвэл эрх зүйлэмжид юм үзэгдлийн тухай бодрол эрхцүүлэл тулгуурлан өвөрмөц уран санаа гаргаж түүнийгээ батлах шаардлага гардаг. Харин эрх зүйн эсэнд ихэвчлэн хувь хүн өөрийн туршлага үзэж туулсан амьдралын тухай өгүүлэхдээ үзэл бодлоо чөлөөтэй өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Тайлбарсан эсэтэй адил хатуу баримт нотлохоо шаардахгүй чөлөөтэй уран сайхнаар өгүүлдгээрээ эрх зүйн эсэн маань ялгаатай байх нэ. За эсэний бүтцийн дараа одоо талаарх задлалыг дараагийн хичээлээс хүлээн авч үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.